За баярлалаа. За санхүүгийн хоршооны тухай хуулийн шинжилсэн найруулга орж ирж байна. 2000-ад оны ихээр хадгалан зээлийн хоршоо маш ихээр байгуулагдсан. Бараг одоо санхүүгийн пирамид чиг ажиллаад маш олон хүмүүс тэнцээс хохирсон байгаа. Тэгээ дараагаар нь бол хэд хэдэн хуулийн шинжилсэн өөрчлөлт орж ирээд тэгээ нийлэн үйл ажиллагааг хомж авсан л да хадгалан зээлийн хоршооны. Одоо бол энэ хадгалан зээлийн хоршоо нь санхүүгийн хоршооны тухай хууль нэртэйгээр нэрээ өөрчлөлт орж ирж байна. Тэгтээ түрүүн үүссэн эрсдлээс хамгаалах 3 хамгаалалт оруулж ирсэн байна л да. Хоршооны нөөцийн сан үүсгэх нь, үйл ажиллагаа сэргээхэд зориулсан докторжуулалтын сан, хадгаламжийн даатгал гэсэн ийм 3 төрлөөр хамгаалнаа, өмнөх эрсдлийг давтахгүй гэж үзэж байгаа. Гэтэ энэ 3 өөрчлөлтөөр хадгалан зээлийн хоршоонд өмнө нь үүсчихсэн тэр олон эрсдлийг хамгаалж чадна гэдэгт эргэлзэж байна. Яагаад тэгэхээр хадгалан зээлийн хоршоо гэдэг бол хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж идэг. Арилжааны банкуд яг ижилхэн бас хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр одоо актива бүрдүүлж татан төвлөрүүлж байгаа зээл олгож идэг. Өнөөдөр арилжааны банкуудыг Монгол банк бол маш сайн хинж байгаа. Тийм учраас системийн хувьд олон арилжааны банкуудыг бий болгохгүй үйл ажиллагааны хувьд хяналтаа тавьж ажилладаг. Гэтэл хадгалан зээлийн хоршооны хувьд хадгаламж эзэмшигчдийг хамгаалах, зохис харьцааг нь одоо бариулах одоо тийм санхүүгийн зохицуулах хорооны хувьд хэр ер нь хүртээмжтэй байх юм бэ? 2005 онд 900-аас 1000 хадгалан зээлийн хоршоо байгуулагдчихсан байсан. Одоо яг энэ борооны дараах мөг шиг тэр олон хадгалан зээлийн хоршоо санхүүгийн зохицуулах байгууллага гэдэг ингээд санхүүгийн хоршоо нэртэйгээр ороод ирэх юм болбол одоо танаа одоо санхүүгийн зохицуулахаараа хэрхэн энэ тал дээр одоо зохис тарьцааг нь хянаад ажиллаад ингээд хамгаалж чадах вэ гэдэг ийм асуулт байна. Энэ бол системийн хувьд аюулгүй байлгах. Энэ бол хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах маш том одоо үйл ажиллагаа байгаа. За тэгээд хоёрдугаарт нь хэрэг цаг байвал аж ахуйн нэгжийн орлогын албан дотроос хөнгөлнө гिचгсэн байх юм. Энэ үйл ажиллагаа явуулж байгаа ашигтай ажиллаж байгаа бол аж ахуйн нэгжийн орлогын албан дотроо төлөх хэрэгтэй байна. Тэгээ энэ бас төрийн бас байгууллагын шинжит, ашигын бас байгууллагын шинжтэй юм байна. Тэгээд ашиг олох юм байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан дотроос хөнгөлүүлэх ийм хүсэлт орж ирж ин гэх мэтчлэн энэ хоёр асуултыг асууя. 6 номер ажлын хэсэг. Хэдэн номер вэ? 6 юу? За Бансалмаг шүүний асуултанд хариулъя. Жамбаа Жамцайн. За Бансалмаг шүүний яг болгоомжлоод байгаатай бол үнэхээр санал нэг байна. Санал нэг байна. Ялангуяа манай дээр анх бол энэ хадгалан зээлийн хоршоо бол 2003, 4, 5 оны үед бол ямар нэгэн бие даасан зохицуултгүй ийм байсан. За энэ үед бол одоо нийтдээ Монгол улсад 900 гаруй, 970 гаруй ийм хадгалан зээлийн хоршоодууд бол үүсгэн байгуулагдсан байдаг. За тэгээд энэ бол зөвхөн одоо иргэдээс асар их хэмжээний өндөр хүү амлаж хүмүүсээс одоо өндөр хэмжээний хадгаламж татаж за түүнийг одоо мэргэжлийн бус хүмүүс удирдах тодорхой ашиггүй хөрөнгө оруулалтын одоо хөрөнгө оруулалтууд хийж за үүнээс болж одоо нийтдээ 26 хадгалан зээлийн хоршоо бол дампуурсан 8301 хүн нийтдээ 72 тэрбум төгрөгийн охирол бол учирсан байдаг. За энэ бол одоо бидний хадгалан зээлийн хоршооны одоо түүхэнд бол маш гашуун ийм түүх байдаг. За санхүүгийн зохицуулахаар 2006 оноос бол анх байгуулагдаж үйл ажиллагаа явуулсан. Тэгэхээр хорооны одоо нэг гол зохицуулалтын салбар бол хадгалан зээлийн хоршоо байсан. Тэгээд байгуулагдсан цагаас нэг 2 жил орчмын хугацаанд бол энэ тухайн үед үүсээд байсан хадгалан зээлийн хоршоодуудыг тусгай шуурал олгох, бүртгэлжүүлэх, за хууль зөрчсөн ард иргэдийг хохироосон, хадгаламж эзэмштэй хохироосон улсуудад бол одоо цагдаагийн байгууллагт шилжүүлэх, за эрүүгийн хариуцлага хүлээх ийм ажлыг бол зохион байгуулад за улмаар одоо бие даасан 2011 онд бол бие даасан хуулийг бол санхүүгийн зохицуулахаас тухайн үед боловсруулад, улсын хурлаар батлуулад за ингээд бол явсан. Ямар ч байсан санхүүгийн зохицуулах орооноос бол ийм зохицуулттай, бүртгэлтэй за мэргэжлийн жижиг бичил санхүүгийн одоо ийм институт болгосон. За санхүүгийн зохицуулах орооноос ялгаагүй бусдаас их үүсвэр татж байгаа хадгалан зээлийн хоршоодуудын хувьд бол зохистой харьцаа төлбөрийн чадвар гээд бүх шаардлагуудыг бол тавьж хангуулж ажилладаг. За хадгалан зээлийн хоршоодыг зүгээр нэг үгэлэхэд маш олон ийм юугаар хардаг. Одоо нэг тийм иргэдэд
одоо хүргэх үйлчлэгээ гэдэг юм уу, иргэдэд хүрэх бас нэг одоо санхүүгийн нэг тийм одоо сувг гэж хараад түүнийг дамжуулаад их олон янзын тийм орлогууд бол хийх гээд идэг. Өөрөөр хэлбэл хадгалан зээлийн оршоо маш байгуулаад цаашаа ингээд иргэдэд чиглэсэн үйлчлэгээ. За энэ хууль гол нь батлагдсанаар санхүүгийн одоо тэр нөөц сан. За нөөц сангийн бол хадгалан зээлийн оршоо өөр дөрөө байршуулад явна. Докторжуулалтын сан байгуулна. Докторжуулалтын санг бол дээвэр одоо дээвэр холбоон дээр докторжуулалтын сан төвлөрөөд за үйл ажиллагаанд доголдсон хадгалан зээлийн оршоодуудад бол хяналт тавиад докторжуулалтын сангаас зохион байгуулад явна. За хамгийн эцэст нь одоо төлбөрийн чадваргүй болоод одоо дампуурах эрсдэл дээр хөрвөл хадгаламжийн даатгалын тогтолцоо ингэж орж ирж байгаа. Тэгэхээр ийм гурван төрлийн хамгаалтын тогтолцоо байж ич энэ салбар бол одоо аюулгүй, эрүүл, саруул. За тэгээ энд бол одоо төрийн зохицуулагч байгууллага бол хамгийн гол бидний хийх зүйл бол аюулгүй тийм санхүүгийн одоо зах зээлийг үүсгэх ёстой, зохицуулах ёстой. Тэгэхээр энэ хүрээндээ бол санхүүгийн зохицуулахаараа бүрэн зохицуултын одоо тэр зохистой харьцаа төлбөрийн чадварын зохицуултыг бол хангуулад явна. Шаардлага хангахгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч хадгалан зээлийн оршоодуудыг бол хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг бол тэргүй ээлжинд байдаг учраас үүн дээр нь хяналтаа тавиад за хууль заасан одоо энэ хуулийн төсөл заасан албадлагын арга хэмжээнүүд байгаа. За торгох, үйл ажиллагааг зогсоох, түтгэл зөвлөх, за тодорхой эрх хүлээн авахч томилох зэрэг ийм албадлагын арга хэмжээнүүд бол шатраад аваад хэрэгжүүлэхээр юм байгаа. Тэгээ энэний эцсийн дүн бол хадгаламж эзэмшигч жижиг гишүүдийн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг бүрэн хамгаалах найдвартай тийм санхүүгийн. За өрөнтэй гүшүүн нэмж хариулна. За Бонцлмаг гишүүний асуусан татвартай холбоотой асуудал дээр би хариулт өгье. Монгол Улсын иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33-ийн 2-т заасан байна. Хуулийн этгээдийн төрөл гэдэг дээр ашигын төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хошооны хэлбэрээр байгуулна гэж заасан. Хэрвээ ашигын төлөө байх юм бол 33-ийн 1-ээр нөхөрлөл компани хэлбэрээр байгуулна гэж заасан. Тэгээ энэ иргэний хуулийн заалтаар бол өнөөдөр холбоод, сангууд, хошоодууд татвар төлдөг. Гэхдээ манай татварын байгууллага бол хадгалан зээлийн оршоодоос бол татвар авдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар авсаар яваа. Энэ хуулийнхаа зохицуулалтаар хүртэл өнөөдөр бол төлөхгүй байх үндсэлтэй. Тэгэхээр энэ гишүүдийнхаа төлөө үйл ажиллагаа явуулдаг, ашигын төлөө бус зөвхөн гишүүдтэй зориулсан одоо үйл ажиллагаа явуулдаг. Одоо хоршооны хувьд бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх нь хуулийн заалт нь одоо хэвээрээ байгаа ийм заалт юм байна. Тэгээ энийг л хуулийн төсөлд шигтгэж оруулж өгсөн байна.